мужигчээ та бүгдээрээ сайн байцгаана уу? Самарын сонин дэлгэж та бүхэнтэйгээ залгаж байна. За ингээд өнөөдрийн манай ярилцаанаас чинь бол Монгол Улсын баримтат киноны удирдаач Жамян багш. За энэ дууд манай Өвөр Монголын телевиз хорооны найруулагч Хас Эрдэнэ бай. За сайн бай оо. За хаагш орчин ягсахан сая жүжигийн өмнө биднээс ярилцсан тэр жүжигийн тухайга одоо эхлээд ажилч эхлээд Монгол Улсаас гүнөрж ирнэ гэжсэн. Ажилтаад байна. Тэгэхээр одоо Монголын сайн уран бүтээлчүүдтэй уулзаад ажиллаж байна. Тэгээд одоо кинотлын 7 хоногоос нааш инээдтэй хошин шогийн үйлчлэг одоо инкрементийн хадаг их зэргийн айлуудаар Монголын бас сайхан улсуудтай танилцсан их буянтай хүн гэж би боддیں۔ Энэ сайн улсуудтай, содон улсуудтай хамт өнөөдөр ч гэсэн одоо Жамян гойтой хамт гэж ярилцлаганд орж байгааг бол надад их өөдрөх сэтгэл их өйг байна. За жаагч та нар уулын бүр танилж байна тийм аа? Би тэгээд танил мөртөө бас энэ орчин бас энэ тэр мэдээж миний сурвалжлагаар бас Жамян гойгийн тухайс өөрийн зөвшөөрлийг авах олонд ярьж байлаа. Энд дэж дорн дахны кино телевизийн урлагийн дээд сургуульд ирж багшилж явах хугацаанд маш олон сайхан шав хүмүүжүүлжээ. Тэгээд Монголоос 7-8 жилийн нэдтэй үжихэд хошин шогийн үйлчлэг хийж явлаа. Хаагш бараг бүр Монголын энэ театруудаар бүр эл аймгийн театруудаар бүр очиж. Хаагш Монголд бол бүр бараг нэлээд тодорхойгоор ойлгоод. Би нэлээд хэдэн театруудаар очсон. Монгол аймгийн театруудаар. Би нэг бас 3 доо нэвтрүүлгийн үчиг ингээд аймгийн театрынхтай бүр уулзсан. 10 хэдэн аймаг хотын театрынхыг цуглуулж энд бичиж. Монгол театрын соёлсан. Тийм үү. Хаагш саяхан ярьдаг одоо тэндээс Монголоос ган хоёг тэр хүний авчир одоо яг дээр удаа хаагштай ярилж байгаа. Тэр энэ одоо Монгол жүжигийн талаар ажил эхлүүлж хийж байна. Уг нь ган хоёг бол Өвөр Монголд бас их Өвөр Монгол үзэгчдийн сэтгэл гаргаж ирж байгаа Монголын найруулагчийн нэг юм. Ган хоёг. Тэгээд хаагш урлан Өвөр Монголын манай телевизтэй хамтарч олон жил ажилласан. Учиртай 3 толгой жижиг тогтоолох. Энэ уг нь тэдний шатар сайд инквалд болоод манай орны өдөрдох хүмүүсийн хоорондох гэрээ байсан юм байна. Тэр энэ гэрээнэ дагууд ажиллах санаатай ирсэн. Тэгээд энэ бол энийхэн дагууд бас манай Өвөр Монголын намын хараа засгийн ордон ухаалах хэлцээг. Одоо энэ чинь сар гарагийн дараа 2 сарын дараа зүүн борон аймаг хотуудаар Монголын 3-4 театрыг урьж тоглуулах, соёлын солилцооны өргөн ажиллагаа явагдуулах. Тэгэхээр энд бас энэ ч одоо өөрөө цэргийн чуулганы найруулагч мөртөө Төв аймгийн театрын найруулагч. Тэгээд одоо тэр найруулагч учиртай 3 толгойн энд авчир тоглоно. Учиртай 3 толгой дөөрийг Улаан театрт тавих санаатай. Монголын жижигч нар тоглоно. Монголын жижигчин энд ирээд нэг удаа тоглож үзсэн байна. Тэгээд одоо ерөнхийдөө үндсэн ойлголтоо хийгээд ингээд судлаад бэлтгэл ажиллагаа хийж байна. Өвөр Монголд бол үнэхээр учиртай 3 толгой гэсэн ийм том бүтээлийг мэдэх хүн байна. Цөөлж. Манай энд дэдэн тоглож өнгөрөв. Ууранд тоглосонгүй. Энэ дээр үзсэн бол одоо баг театр болгон баг хичнээн удаан жил тоглосон байж тийм үү? Бүр учиртай 3 толгой өнөөдөр учиртай 3 толгойг энд тоглож исэн. Хижээ тоглож яваа. Хуучин театр байх. Дээр үед байх та. Дээр үед байх. Одоо ойрын 50-аад оны эхний үед л байсан баг. Энд учиртай 3-ыг тоглож исэн гэсэн тий. Манай жижиг шүү дээ.
Тэгээд энэ өвөр Монголд. Учир тагуурын тул гипнозын үсэн бүр сүүлийн үеийн Одоо бол энэ учиртай 3-7-ыг тавих юм байна гэдэг. Одоо сургууль оюутнууд дунд гэдэг байцаалтын судалгаа шинжилгээ хийсэн хавуудад ерөнхийдөө залуучууд мэдж байна. Энэ бол ямар хүн том бүтээл, энд наслмагийн ямар үлгэр гэдэг. Ихтэй бол яг жижигийн тавил тайзнаа сонирхлын талд бас тийм их ололттой байшаа. Манайсын энд одоо их сургуулийн сурагчдын залуучдын дотор учиртай 3-7-ыг одоо ойлгож байгаа нь бүр тэр Монголоос одоо манаас өмнө одоо 10 жилийн дотор тэрийг бүрсээ VCD дээр хийсэн. Тэрийг л үжиснээс ойлгож байна. Театраар үр хараагүй шүү. Танад бол хорломоо бий. Тий, хорломоо байдаг. Энэ мөнгө цэцэг. Мөнгө цэцэг аа. Тий. Дууч. Тэр үл гайхамшигтай хорломоо бол. Харин шим. Манай залуу дууч мөнгө цэцэг. Тэгээ бүр тоглож өнгөрөөгүй шүү дээ. Гэхдээ тэр хорломоог л дийлнэ. Тийм. Би энд юу тавьяасаа гэж бодоод байдаг. Учиртай 3-7. Жишээлбэл ингэж болно. Учиртай 3-ыг яах вэ гэхээр чинь. За яг Монголын хэн ирээд нэг тоглолчлоо тийм ээ. Тэгээд сургуулж байгаад сургууль боловсролт хийж байгаад тэгээд өвөр Монголоос нэг жүжигчин хамт тоглоулах. Тэр хорломоог биелүүлж байгаа. Манай чинь Япон наслмаатай шүү дээ манайх чинь. Нэг хэсэг жил болгон ингэ тоглодог. Японд очи Япон хүүхэн тий. Тийм уйхан хулс шиг нэг юм наслмаа. Бас сони наслмаа. Тийм. Тэгээд хэдэн жил болж байгаад шилдэг юунд нь наслмаа болгон хорломоогийн тийм шилдэг дүрийн бүх орны тэмцээн явуулдаг. Тэгээ шин юунд наслмаа гарч ирнэ, сони наслмаа гарч ирнэ. Тэр өөр их гоё. гадаадын хүмүүсээ бүр оруулж болно шүү дээ тийм үү. Одоо энд бол тэгмэр байгаа. Хэрвээ би боддгийн хэрвээ энд одоо энд бол Монголд байхгүй театр ба шүү дээ. Улаан театр гэж тийм ээ. Тэнд учиртай 3-ыг ингээд тавиад эхлээд ингэх юм бол тэгээд өвөр Монголын театрын урлаг хөгжих зам руу орно. Манай бол одоо баг энэ театр бол жишээлбэл улаан театр чинь одоо баг 2 жил болж байна хаа гэж. Улаан театр 3 жил баг болж байна. Энэ хооронд бол баг бүр дэмий тоглолт байхгүй шүү дээ. Жилийн 365 хоногийн хэдэн өдөр нь улаан театр хөшгөө нээж үзэгчтэйг ухтаж чаддаг нь тэр надад сонирм баг. Тооцоог нь гаргаж үзэх юмсан гэсэн. Гэхдээ энэ чинь хаашаа хотын соёлын хэлтсийн мэдлэл биш энэ тусгай хувийн компани байдаг юм уу? Хувийн гүйцэд хариулагддаг юм яадаг. Улаан театр. Манай энэ улаан театр уу? Тий. Хувийн хараалал байхгүй улаан театр. Хувийн биш. Хааг шиг тэгээ Монголоор явж байгаа. Одоо манус бол дандаа бүр сонсдог. Монгол дуулаар баг хүмүүс өдөртөө кино үзэж जैन. Тэгтээ өдөртөө баг театрт баг дүүрэн хүмүүс бүр энэ жижиг анхаарж байна. Манай энд бол баг киноны ордноор очиод хардаг хүмүүс бас дими ариунгүй ба штэ. Тэнд чхон энэ урлагийг чхон хэрж ирэх хүлээл авч хааг шавцсны дараа юу гэж үзсэн. Би ойрын 10 жилд өвөр Монгол одон телевизийн ажлын өөрийг аваад энэ одон телевизийн алтан байснаа доор Монгол руу олоодаа явлаа. Олон урлагчтай танилцлаа, уулзлаа, хамтарч ажиллалаа. Тайзнаа урлагийн ганц Монголд байна. Өөр Азийн өөр бүрэнд байхгүй гэж хэлвэл худлах. Тэгж хэлчих болохгүй. Гэхдээ урлаг соёлын зах зээл чөлөөтэй байх тал руугаа юм уу? Дэлхийдсэн тал руугаа юм уу? Хөгжилтөө их агцтай авсан талаас нь хэлвэл Монголыг хэлэхэд бол асуудалгүй гэж бодож байна. Хүн тайзанд ороод юм үзнэ гэдэг чинь одоо зүгээр одоо моос ингээд амьдралын ардын дунд гэдэг хэлдэг жижиг онгоо инээдэм шогийн дотор чаатард гарсан үлгэрүүд олон байгаа юм чинь. Хас хоёр хүн нөхөр чаатард очоод юм үзэж гинэ гэл. Нэг нь явж зүгээр гараад яваад нэлээд байж байгаа инээж гинэ л. Химэтийн чаатар. Тэр бол мэдээ чаатар бас соёлын талын нэгэн өнцөг бол нэг гайхуул харуулж авах байсан. Нөгөө талаар нь урлаг соёл зах зээлчнэ гэдэг үг чухал юм гэж бодож байна. Монгол бол өвөр Монгол хятад улсын өвөр Монголтай адилгүй тал нь яагаад юм гэхээр би бол зүгээр суур тал нь адилгүй тал байна гэж боддیں۔
Өвөр Монголд монголчууд байна. Монгол улсад монголчууд байна. Бүгдүүлээ нүүдэл мажлын соёл дээр байдаг улсууд. Гэхдээ нэг хэсэг нь өрн дахинаа соёлтой, нөгөө хэсэг нь дорн дахинаа соёлтой. Энийг тэгэхээр тайзнаа соёлын өрн дахинаа нөлөө Монголд их орсон. Тэр хэвээрэн холлоо уудын том жижигчин өртгөр ирээд Оросоос ном залаад явдаг бол Орос Улаанбаатарын цаах нь Монгол улсын ард талд Оросгийн том гүрэн тэндээс Монголыг маш олон мэрэгжлийн найруулагч, мэрэгжлийн жүжигчин, мэрэгжлийн урлагийн ил салбарын улсууд гарч ирсэн бол энэ их гайхалтай зүйл гэж бодож байна. Надаар би хуваараа ингээ би жишээл аваад би телевизийн маш олон улсуудтайгаа Монголд телевизийн зураглал концерт хийлээ. Ар Монгол бол одоо өөрөнд дахин нөлөө хүртэлээ гэж. Манай өвөр Монголын одоо нэг урлагчид явуулна, одоо нэг манай театрын соёлыг бол яг халах Монголын энэ нөлөөгөө хүртэлээ гэж хэлж байна уу одоо. Мөн орчмын жилүүдэд бол энэ тухай янз янзын хүмүүсээс яриа авсан, янз янзын хүмүүсийн саналыг сонссон. Тайзнаа соёл нэг урлагчин биеэ баяжуулж хөгжүүлж явна гэдэг бол олон газараас юм авна. Мэдээж тайзнаа багшаас, Жамингуагаас нэг энэ талын тайзнаа юм, тэр зохиолчийн тэр гэдэг юм уу, өнөө найруулагчийн тэр хөгжмийн гэдэг юм уу, Монгол улсад мэдээж бол яалтгүй бол юм авсан. Адилхан Монгол улс ч гэсэн өвөр Монголын монголчуудаас бас зохих хэмжээний зүйлийг бол олсон. заавч тэрэн дээр ямар бодол байна. Жишээлбэл одоо утга зохиол юм уу энэ тал дээр бол манайс бол одоо уул нь одоо энэ орчмын 10 жилд бол олон хэдэн баг бүр халахын юм бүр хүлээж байна. Жишээлбэл одоо кино жижигээс болон манайс бол баг тэнд юу гарч бол бид бол энд бүр олоод үжичих юм боломж байна. Биднуусын энэ соёлын тэнд ямар зэрэг хүлээж байна. Энд бол их орчуулдаг юм байна лээ. Гэхдээ орчуулах гэж хөрвүүлдэг юм байна лээ, тийм ээ. Тэгэд Монголын орчин үеийн уран зохиолыг бол өвөр монголчууд их сайн мэднэ шүү. Бид нар тэр хэмжээгээр өвөр Монголыг ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Ерөөсөө мэдэхгүй. Тийм болохтой зэрэг миний их харамсдаг юм бол юу хөхтэй зэрэг чинь одоо хэлэхэд эвгүүлдэ тоохгүй ч байгаа юм шиг, тийм ээ. Тоохгүй ч байгаа юм шиг. Тийм учраас ариун байж та. Манай энд ариун хүмүүс бол бас тэгж хэлж штэ. Тий. Тэгэд юу юм аа? Энэ цаана их ярихтэй. Энэ юу яасан штэ. Нэг хэсэг чинь манад Оросын тэргүүд байлаа штэ, тийм ээ. Тий. Соёлын хөсгөлийн үед ороод ирсэн, соёлын хөслөөс өмнөх ороод ирсэн. Тэд нар чинь гаран гартлаа ямар хулга явуулж ирсэн гэхдээ зэрэг чинь ерөөсөө өвөр Монголд монголчууд баруун үлдээгүй. Тийм ээ? Сургуулийн хаасан, цэцэрлэгийн хаасан, ном сонёыг хаасан одоо ерөөсөө бүр хятад болгож гүйцсэн гэдэг. Энэ ухуулга чинь шүү дээ, тийм ээ? 20 гаруй жил үргэлжилсэн. Тийм ээ? Тэгээд Дэн Сяопины үе эхлээд арай жоохон уур амьсгал ингээд зөөлөн болоод эхлэхдээ зэрэг энэ арай жоохон гайгүй болсон. Гэтэл энэ хугацаанд бол 65 6-оноос эхлээд энэ нэг 80-ад оны дунд үе хүртэл чинь 20-од жил энэ суртал хулгай явчихсан болохтой зэрэг чинь 92 онд Эрээний хэл нэгтгэхэд анхны орж ирж ирсэн монголчууд ямар бодолтой орж ирж ирсэн бэ гэхдээ зэрэг чинь за өөр монгол хүн үлдээгүй. Бүгдээрээ хятад болсон, ирдэж болсон. Хэрвээ монгол хэл сайн мэддэг хүн тарлах юм бол энэ бол хятадын дотоод ямны тагнуул гэж. Ийм ойлголттой болсон. Тийм учраас өвөр Монголын ном зохиол, шүлэг, интернет тухайгаар ярих хэрэгчгүй юм шиг ойлгодог. Тэгэд энийг удаан хугацаагаар явуулсан суртал хулгын нөлөө чинь одоо болтол ингээд хүмүүсийн зархинаас нэр нь байдгийн шүү. Тэгэд сүүлийн үед бол хэл нэлттэй болоод зөвхөн 8-ачингууд биш манай мэтийн улсууд ингээд ирээд дотор нэгээд амьдрал дээр нэгээд ороод гараад ирэхтэй зэрэг чинь бас ойлгож байна. Юу монгол хэлээ мэдгүй л битгээл монголоосоо өөр хэлээр ярьдгүй хят хэлээч муухан мэддэг монголчууд байдаг. Тэгээ одоо бол бид нар мэднэ. Тийм ээ. Заавч л ойлгож байна. Заавч л одоо энэ дээрээ нэлээд хэдэн жил болсон ч юм. Тийм. Тэгээд тэгтээ зэрэг чинь тийм байж байгаа улсуудад чинь юу тэр өөрийн утга хэл зохиол мохол гэж байдаг. За нэг хуучин хэдэн улсуудын зохиол мохол байдаг юм байгаа биз тийм ээ. Гэтэх нэг юм хөрөг ойлголттой. Тэгвэл манай эндээс баг бүр одоо саяхан хэлж хөрвүүлж яана гэдэг тэнд бол баг эндхийн ном зохиолдуу тэнд бүр очиж ингэж хүмүүсийн гарт төвшүүлэгдэх бүрэн төгсийн дэлгэр хангаа гарсан гэж би сонссон. Дараад нь нэг хахир өвөл гэдэг нэг роман.
тэр гарсан кирилл дээр. Тэгээд нэг хэсэг босоо өгүүлэг, шүлэгнүүд бий. Тэгэд босод юмыг бол мэдэхгүй. Тэгэхэд би яасан гэхээр Өвөр Монголын радиог, Монгол радиогийн туучсын цаг гэдэг нэг юу яадаг ш тийм ээ. Зохиол. Юу нэвтрүүлэг. Тэр нэвтрүүлгээр би нэг 2 жилийн дотор нэг 15 6 роман сонсчихсан. Тэ. Бүр радиогоор сонссон. Радиогоор тий. Тэгэхэд хэл ямар гоё байсан бэ? Яаж гоё уншиж, ямар гоё үйдсэн бэ? Засгийн хотор, эрээн, наран сармод, фүүжин хатан, мөнгөн тугуулж, говийн өрцөнд хайр бадарсан, буцалсан зуны шин, үнний хорвоо, мөнгөн тугуулж хэлсэн, хорчин бүргэд, урд хүү эднэр гой гоёор маань. Би бүр амтрахаа сонсдог байсан. Жаавч бол тэнд бол амтрахаа санаас жаавчийн хавьяас бол ойлгосон. Бас ариун хүмүүс энэний бас анхаарсгүй хүмүүс бас байж байгаа. Өвөр Монголын радиог тийм сонсохгүй. Тийм болохоор зэрэг чинь би одоо юу гэж бодож байна нөхдөд зэрэг чинь. Нэгэнтээ одоо ингээд чөлөөтэй болж эхэлж байна. Манай хоёр орны хоорондын бүх талын харьцаа аягүй сайн төвшөнд явагдаж байна тийм ээ. Тэгэхэд за яг нь сая Венжаба дарга Монголд альчилж очлоо. Энэс өмнө Монгол улсын ерөнхийлөгч эндирлээ. Эндирээд сөнөд баруун хушууны малчин айлаар орлоо. Тийм ээ сайхан шүү дээ. Энэ бол нэг хэрэг тийм ээ. Гэтэл ерөөсөө ард түмнүүдийн хоорондын найрамдал харьцаа гэдэг чинь том дарга нар хариу айлчид улс төрийн айлчилт хийгээд тэгээд л дуг хатгсан ширээний ардгарын өсөг зураад нэг тийм төлөвөө тэр бол нэг хэрэг тийм ээ. Хамгийн гол нь тэр чинь хинт хэрэгтэй бидээс хэрэгтэй шүү дээ хүмүүст тийм ээ. Гэтэл бид нар аль болохоор бие биенээ мэдхгүй бол тэр нөгөө юм чинь тэгэл нэг цаасан дээр бичсэн үг бол дээгүр намирсан юм болоод өнгөрөн шүү дээ. Тийм учраас бид нар яах хэрэгтэй. Бид нар аль болохоор бие биентэйгээ илүү сэтгэлээрээ ойртож бие биенийхээ тухай аль болохоор илүү мэдэх хэрэгтэй. Энэний чинь төлөө ямар юм байх хэрэгтэй вэ гэхээр чинь хамгийн түрүүнд уран зохиолоор дамжиж бие биенийхээ сэтгэлийг мэдэх хэрэгтэй. Тийм ээ? Одоо хэл нэгтчихлээ тийм үү? Тэгээ сэтгэлээ нэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй хүн болгон сэтгэлд үж байгаа цагаан хэрмэд авч чадахгүй бол тэгээд яаж ч нээлттэй бодлого явуулаад нэмэр ашиг гарахгүй яа. За энэ уран зохиолоос гадна одоо манайсын хамгийн одоо хүмүүст ингэж ойлгуулж Монголын соёлыг болог ойлгуулсан эргээд Монголын шог жижиг театрын урлагийг бүр ингэж ойлгуулсан хаагш энэ дээр хийсэн гэж миний ховоос байна. Хаагш одоо хамгийн анхны дээр энэтэй үдши эрхэлсэн. Тэндээсээр л эхэлж ивэл хүмүүс энэ чинь Монголд бол ийм сайхан урлаг байдаг юм байна. Нэг л дээр хүлээж авсан ч тийм ээ. Тэр анхны удаа чинь аль жилүүд байж хаагшин тэр анхны удаа нь 20 жил. 20 жил. Энээс өмнө одоо телевизийн Монголтой харилцсан олон харилцаа явуулсан тал байсан. Хошин шогийн талыг одоо санхадагч үүднээс нь тал гэж хэлвэл яг одоо телевизийн ажил мэргэжлэгтэй хамт олонтойгоо хийсэн зүйл бий. Энээс өмнө одоо манай телевизийн их багш Эрдэнэ одоо нэлээд хэдэн жилийн өмнө 80-аад онд Монголоор айлчилсан 7 хоног гэсэн фильм хийж хятад монгол хэлээр тасч яхад Монголоос их үсч сонирхож байлаа. Тэгэж Монголын тухай их ойлголт авч байсан. Тэгээд тэрээр бас одоо Монголын одоо энэ Чингис хамтлагийн жаргал сайхан жага самтрын стратийн хамтлаг орж 6 дашин тавиагаад дуулж байх. Энэ үе бол зүгээр нэг айлын бишүүр гэсэн одоо нэг юу хэлэх юм да салаа удцсан усууд ингээд уулзж байгаа юм шиг тэгээд нэг танил бас их шохоорхсон янз янзын талын сэтгэлдээ уулзж байсан юм байл. Соёл урлагийн талаас. Тэрнийг бодоо үзүүлээр сүүлд нь 2003 онд болснуудаа 20 жил тэр үе болсон хошин шигийн үйлчлэг бол нэлээд нээлттэй, чөлөөтэй. Хүмүүс хамгийн хүлээж авсан тийм үү? Амар тодорхой ойлгочтой болсон энэ тал. Энэ талд бол бас зөв миний хоббиас ч гэсэн телевизийн ажлын хамт олон ч гэсэн бол одоо манай хошин шогийн энд дэдэг жижигчин өргөн оюун саахын улс ч гэсэн их амжилттай ажилласан. Манай талигаач болсон гэрэлт байлаа. Одоо уул тогсоо тэгээд хамтарч ажиллаж байсан олон улсууд их сайхан ажилласан. Хүмүүсийн хөдөлмөр дээр л бичих бас ганц миний гав яг чаавах. Гэхдээ бас энэ дагууд бол юм ирэх юм аа. Яагаад тэгэхээр Монголын сайн жижигчин ирэхлээр Монгол жижигчнийг одоо өвөр Монгол үзэгчид рүү ойлгуулах ингэж
жижигэн дээрх орос үгүүдийг их орхиод болж байлаа. Эдус ишкав гэж хэлнэ, девон гэж хэлнэ, одоо янз янз бид тэгээд стакан гэж хэлнэ. стакан гэж хэлнэ, теклэр мас хой тэгээд байгаа гэд. Тэгээ манай эрх хэмэлчийн лавга хэлжсэн. Энийг шафа гэж хэлэх үү? Шафа зөөлөн байна гэж жижиглжсэн. Тэрний бодглохоор ерөнхийдөө бол урлаг соёлын талаар биелүүг хандсан зүйл бий. Тэгээд нөгөө тал нь Монголын урлаг соёлын талын тайзнаа соёлын онцгойлон жижигэн. За манай Жами ах бол одоо жижигэн хайрлагч өөрөө цууж байна. Тэгээд би сая бас орж ирэнга хэлж байлаа. Танд их баярлалаа гэж. Тэр одоо 10 Өмнө нь бүр уулзчихсан уу? Хавшээ. уулзчихсан. Заавчтай. Уулзчихсан. Тэгээд энэ том хүний танилг байх. Тэгээд энэ юун дээр дорн дахна кино урлагийн дээд сургуульд ирж олон шав нэр бэлтгэжээ. Янз янзын сууртай шал би сая бас уулзаасан. Өөр Монголын хүүхдүүд хэл 8 мэдрэмж явах гэж асуусан. Тэгээд би ягаад энэ хүн зүгээр би бас энэ одоо юунд өөрийн тогийн нэвтрүүлэгт орохоос өмнө би бас энэ нэлээд нэвтрүүлгийн тийм сурвалжлаа хүлээгээд би бас Жамин гоо өвөр Монголд байдаг зүйл гэснийг бас нэг хүмүүст мэдүүлэх юм уу гэж. Энд спортын сурагч байна. Эмнэлгийн талын сурагчид байна. Эмнэлгийн талаар сурж байгаа оюутнаар их олон байдаг. Хэл шинжилээд мэрэгжил сурж байгаа зочин профессор байдгийг Монголын. Одоо ийм талын ирж зааж байгаа болоод ирж сууж байгаа хүн бэлэм олон байна. Тэгээд энэ дотроос одоо Жамингогийн тухай яриа гэж зөвхөн бас тийм улсад хэлж байсан. Ерөнхийдөө зөвөр хошин шогийн тал гэж хэлвэл яах вэ? Өөр Монголын жижиг авчирч би одоо 8 дахь жилийн хошин шогийг бие дээр дааж хийлээ. Тийм 8 жил амжилттай талыг харуулсан. Алдцтай тал бас бүрэн бүтэн болоог түүхээ бүтээлүүд бас ирж ирсэн зүйл бий. Цагийн алдагдлаас санхүүгийн баяжуулалтын талаас бүтээгүй зүйлүүд байсан. Энэ бол юу ч болсон хийгээд 8 жил болсон болохоор хүмүүст хүрсэн тал бий, хүрээгүй тал бий. Нөгөө нэг талд бол өвөр Монголд өсөе гэж ирсэн, өсч байсан нэг хэсэг жижигчд бас орон зай өгөөгүй тал бий байх гэж. Энэ тухайд одоо миний найз. Тэр 8 жилийн дотор баг манай өвөр Монголын жижигчд оролцсон нь уулынхаа бодвол нэлээд ариун болсон юм шиг юм. Өнөө жилийн өвөр Монголын жижигчин бол их оролцоогүй. Тэрэн дээр нэлээд байсан. Өвөр Монголын жижигчин бол оролцсон. Гэхдээ өвөр Монголын жижигчин бол харьцангуйгаар өвөр Монголд байгаа урлаг соёлын мөрийг хөөж байгаа залуучууд авч ирэх бол маш цөөн оролцсон. Ягаад шимч юм. Энэ хоёр ариун шиг оролцвол болно шүү дээ. Ягаад цөөн оролцсон бэ гэхээр одоо өөрөөр хэлбэл ийм л да. Өвөр Монголд ягаад мэрэгжлийн энэ сургууль цөөн байдгийг. Ягаад хэдхэн ардаас эрхэлсэн хувийн сургуульд эрхэлдэг. Албанд байгаа сургуульд яга ийм мэрэгжил жишч ийм сурагч элсдэггүй юм. Тэгэд энэ чиглэлээр төгссөн оюутнуудыг ягаад зоригжуулж энэ нийгэмдэр хоолтой хоногтойг амьд явж бүрэн шүүж хөгжүүлж чаддаггүй юм. Энэ талаас шалтгаалдаг. Нөгөө талаар Монголоос мөнгө төгрөг зараад янз янзын одоо гүнэ хүсэл эрмэлзэл бүх юмыг биелүүлээд аваад ирэхэд дандаа том жижигчин байх хэвээр. Дувсан гомбын чаман чулуун байж таарна, Бацзаа байж таарна, хошин урлагийн сайн лидерүүд бол судал байж таарна. Ирчээд манай жижиг хүүхдүүдтэй маш 5-7 хоногийн дотор бүрэлдэхэд ихгүй. Хамтарч өөрөөр хэлбэл одоо би зөв ингэ явж байгаа. За манай 3 өнөөрөө концерт хий. Тэнгэр ирээд энэ дээр дуулнаа. Зөвшөөртлөө. За их дуучин тэнгэр ирлээ. За өвөр Монголын их сургуулийн тэр хэддүгээр ангийн хэддүгээр курсын оюутан цэцгээ дуудаад тэр тэнгэртэй хамт дуулна бол тэнгэр зөвшөөрөхгүй ч магадгүй. Би онцгой чиглэлгүй дандаа оюутантай дуулаад ах шаардлага байна гэж магадгүй. Монголд жижигчнэр бол ийм шаардлага байна. Би очиж хинтээ дуулах уу? Хинтээ жижиглэх үү? Чи өөрийнх нь нэр хүнд, өөрийнх нь янз янзын тал байдаг. Энэ бол нэг тал. Нөгөө нэг тал нь бол маусын бэлтгэл одоо олон хийдэ зохион байгуулж байгаа миний талч гэсэн бас энэ тэр алдчихтай тал олон бай. Яг л 8 жил болсон юм чинь үнийг хэлбэл нэлээд ариун жижигчд энэ одоо жил дараалал хийж их юм ариун манай өвөр Монголд нэлээд жижигчдийг боловсруулж байгаад ингээд орсон. Би одоо яг хоёулаа хамтарж байгаа даа штэ. Жамингоогоос энийг бол асуу гэж бодож байгаа. Би одоо энэс одоогоос нь 10 өдрийн манай утсаар их дотны яриа хийсэн. Энэ жилийн хошин шогийг яаж хийх вэ гэж. Тэгээ манай бас энд урлаг соёл оролдоод бас манай ахмад олон уснаад саналтай. Энэ хас эрдэнэ телевизээр суучаад телевизийн алдар хүн дээр маш олон хүний гадагшин аюу хийж байна. Өөрөөр хэлбэл энэ жирэм аялалтай хүүд хошин шог тоглох хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэ бол нэг хэл ярианы урлаг.
Энэ хэл яриана урлаг гэдэг зүйл бол хүмүүс заавал хэлж хүргэсэн байх хэрэгтэй. Энэ дотор нэг баг ирээд хошин шог тоглох юм аа гэхэд алшаа автаа, ордос ээжтэй, цахар хүүтэй, жирэм өвөөтэй байвал энэ жижиг яах вэ? Бас хүмүүсийн санааг хүрж болно шүү дээ. Тэгэхдээ энэ сонирхол бол урлагийн сонирхомж хүртээд хүрэхээс өмнө зөвхөн ондоо инээд болж хүрэх байх. Би ингэ турч үзсэн. АБЦ шалгоондоо ярина. Тэгээд өнөөдөр ингээд нэгэн гэрт нэг талбайтар болсон үйл явдал ингээд хэдэн хэлээр явагдана. Хэдэн нутгийн аялгаар явагдана. Ийм зүйл байна. Нөгөө нэг нь бол одоо тусгаар тайзны жижигчний хүмүүжүүлнэ инээ тэрэ тал гэдэг бол яагаад гэвэл одоо бол би хүмүүс маш олон хүнүүд саналглаа. Тас яагаад Монголоос хүн залаад идэв? Монголын жижигчин байхгүй Монгол амьдэрч чадахгүй юм уу? Чи бол шууд юугаар хий. Би тэгээд одон телевизийн захиргаанд би бас өөрийнхөө саналаа дэвшүүлсэн ингэмээр байна гэсэн. Тэгээ манай нэлээд захирлын хэдүүдэн хурлаар өгөхэд бол ингэж хэднүүсийн над хамгийн сүүлийн өгсөн даалгавар нь бол ийм юу юм бэ гэхээр жил цагаан сард нэг л хийж байна. Өдөр инээдтэй үчи хийжгүй. Иймийн хувьд хинээ жижиг нь гоё, хинээ жижиг нь сайхан байвал тэр талбайг тэр алтан тайзыг тэр хүнд шагна. Би бас яг л манай чинь бас тэг санхүү мөнгө төгрөгийн төсөв төлөвлөө. Тэгээд жилд нэг хийдэг ганцхан инээдтэй үз. Ингээл одоо бол энэ жилээс ихтэй их амьд байна. Одоо сургуулиуд оюутнаар хийж байна. Одоо ингээд аймаг хотууд одоо 7 сарын 28-нд бол Улаанбаатарын найрын өмнө бүр одоо Улаанбаатарын улсуудын хошин шогийн тэмцээг хийх гэж байна. Би түрүү хоёр өдөр бас энэ чимээг оллоо. Чаавчийн хувьд бол үнийг хэд бол одоо саяхан хаавшин хэлдэг. Одоо хэл ярианы хувьд бол халахад бол тийм одоо өчрүүд байна шүү дээ. Хаавшин Чаавчид энэ дээрээ одоо тэр сургуульд багшилж яхахын үест тэр сурагч нар бол одоо нутаг газрын сурагч нар байж байна. Хэл дээр ярина л да тийм. Тэгтээ бол манай чинь голцоо юуны хүүхдүүд, ланчины хүүхдүүд, сахар хүүхдүүд тийм. Тэгтээ чинь баримжаа аялгууны асуудал байхгүй. За хэдэн сүнэд байна, авууг байна. Тэднэрийг бол цаад хэдэн уусгач амжиж байгаа. Тийм. Зүүн орны хүүхдүүд бол жижиг ангид бол бараг байхгүйсэн. Өнгөрсөн жилээс хэдэн хүүхд орж ирсэн. Ордсын 2 хүүгээ. Гэхдээ тэд нар бол ордсынхан миний бодлоор бол ингэ хараад хаад ордсынхан хэлний бэрхшээл ихтэй ч үлээ гэсэн айхтар хөдөлмөрч тийм их шазрын зүтгэлтэй хүүхдээ манай сургууль төгсчөөд одоо энэ их сургуульд орох гээд байж байгаа нэг ертөнц гэж хүүвэ. Тэр бол 13 таа багтаа ирсэн. Одоо нэг нэвтрүүлгээр нэг шүлэг уншсан да. Тийм тэгээд жоохон нэг тийм орд соёлгоо байх шиг байна гэхдээ айгүй ерөөсөө мэддэхгүй нэг гэдэг ч байсан. Тийм. Гэхдээ миний бодлоор бол ш тийм ээ. Та нарын энэ хэлний асуудал гэдэг чинь цаашаа өөр юм яваад байгаа шиг байдаг юм. Юу вэ? Мэдхгүй. Нутгийнхны хооронд тийм одоо нэг тийм тэмцэлч юм уу юу ч нэг тийм сони юм яваад байгаа шүү. Энэ бол хэлний асуудал биш байх гэж яваад. Тийм болохтой зэрэг би бас тэр дэндүү хичнээн өөр Монгол сэтгэлтэй байлаа ч гэсэн би ч одоо гадны хүн болохоор энэ одоо хойноос ирээд хот миний хотон дээрээ хус миний гэж тэгэж бас хамаагүй нэр юмруу орж болохгүй гэх юм болов гэж боддог юм байна. Тий. Нэг хоёрдугаарт юу шүү. Тэгвэр өвөр Монголын тэр урлагийн өнөөгийн тоглолтын байж байгаа байдлыг харах юм бол ерөөсөө өвөр Монголын тайзны хажууж амьдрал гэж ерөөсөө байхгүй гэж боддог. Уучлаарай. Өвөр Монголын урлаг бол ерөөсөө цагаан сарын шинийн үдшилгийн бичлэгийн төлөө амьдарч байдаг. Тэгэл цагаан сар дууслаа. Ихэл сүрхий бол нэг цагаан сар дууссангууд дараачихан цагаан сард шууд бэлтгэж эхлэнэ. Үгүй бол дараагийн цагаан сар нэлийн төгтөлтэйгээд ерөөсөө бүх тайз хоосон. Энэ бол аимшигтай шүү дээ. Өвөр Монголын монгол хэлний телевиз нэвтрүүлгийн бие даасан зах зээлчсэн анхны замыг нээж байгаа самбарын сонин дэлгэцийн үгэн үнэн хөрсч нь олон байх болтугай. Алтын шар зам үзийтэй байх болтугай. Самбарын сониныг эрхэлж явагдаж байгаа тав хүмүүнийг ядартай айлж байгаа юм шүү. Та нартай ажлын их өндөр амьдрал төсөж байна. Сагал тайлын санааны хайлын хүний амьдрал гэж ярьдаг. Тэгээд тийм болохоор зэрэг 10 монголчин 10 монголын уран бүтээлчд нийлж байгаа. Монголын хурлын төлөө зүтгэсэй гэж би бодож байна.